миний хүүхдүүд чинь сайхан дуулж байна. Сайхан дуулж байна. За эмээ клипэнд тоглож гисэн баярлалаа. Ингээ болцсон уу хүүхэ? Болчлоо зураг дуусчлаа. За тэгвэл нэг утсаа асаа даа хөө. Өдөржингөө юм байна. Ямар айхтар юм бэ хөөе. Мужүүжээ хүрээд. Явж байна. Йоо. Зураг нь дуусвуу. Сайн нэг юм дууслаа. За болоо. Йоо. Мужүүжээ. Гэхдээ чи ч одоо нөгөө жилээс жил жижигэрсэн жаахан буурал ижээ гэдэг шиг жил ирэх тусмаллуу намсаад байх юм аа. Би их дэлхий рүүгээ татагдаад байх. Чи охторгууруу татагдаад байх юм нэр. Хачи нэр хоёул. Энэ нөгөө торгон уу? Ямар сайхан торго вэ чинь. Чи малгаагийн юу? Малгай нь гоё. Одоо энэ нүүрний ярьсмэрс бүр татаа. Одоо нуруу тэнийхээ байс. Аль байж байна? Малгайг чи нэг харъя. За. Гоё юм байна. Яах зүгээр. Ямар гоё юм бэ? За. Сувд. Сувд ямар гоё юм бэ? За. Нуруу тэнийхээ байс. Одоо За. Ямар сайндал тэр Сүхбаатарын талбай урдлын нэг юм шилэн өндөр байсан байна. Тийш тэрний орой гэж харж чаддгүй. Гэвтээ тарж чи замын цаг дээрээ нэмээ энэ тансаглахаа боль гэсэн ш намаа. Яа. Тэр манай хэдэн хүүхдүүд бүр цаашаалаа. Харин тийм тонгоогоо явж юу хайгаад байгаа юм бэ юм ээ. Хайлцгүйгээд бүгд тонгоогоод боо нэтэн болсон зүгээр. Юу вэ? Чи одоо нэг гадраа ингээд удаан бөхтгнөөд байвал хүмүүс юмаа хийчихэл гэж бодлоо. Тэгээд байна. За энэ утгаар орж ирлээ би нэг яах вэ? Байна уу? Баярлалаа. Сайхан баярлж байна аа. Сайхан баярлж байна уу? За ижинараа зөндөө баярлуулж байгаа зү. Мөн байна. Тий 2002 онд өндөр ээж гэдэг өргөмжлөл авсан шүү дээ. Тий 3 онд өрлөг их болсон. Тэгсэн. 4 онд өөцгөн их. Тий 5 онд өгөөмөр их. 6 онд янзгаа ээж болсон. 7 онд дэлхий тэрвэрсэн ичи гэж өргөмжлөл авсан. Би дэлхий тэрврээд ахтаа жаахан. Тий дараагийн жил нөгөө нарыг надад ойртуулсан ичи гэдэг өргөмжлөл. Одоо юу гэнэ хөөхэ? Гадаадд суугаа монголчуудад гараа сунгасан ичи. Миний гар ямар урт сунаа вэ хөөхэ? За баярлалаа. Хөөхэ би чамд нэг юм хэлээдгий. Энэ миний хар багын найз Жүүжээ гэдэг хүн байна хөө. Тий хүүхдүүд нь их сайхан хүмүүжлтэй, соёл боловсролтой, гадаад дотоодод ажил эрхлэл, улсын хоорондоо тус нэмэр болоо явж байгаа нэг их байгаа. Энэ чи өргөмжлөл авах юм уу? Авахгүй яа гэм бэ илүү дутуу юм байвал саваачтай наашаа энэ. Юм байвал саваачтай хэлээчтэй энэ. За байна. Энэ маань нэг тийм нэг өргөмжлөл хэрэгтэй байна гэдэг байгаа юм тий. Их сайн хийж байгаамаа. За би дуулгатах хөөхэ. За хөөе. $300 өгчүүл нэг өргөмжлөл болж ийн гэж. Болоо доллароо. Нөгөө юм ногоон хүний зурагтай юм. За болоо доллар бодгоо нөө Чингис Сүхбаатар нь жолдохгүй надад зүгээр. Юу гэж зүгээр. Мөнгө цаасаар юм бол яадаг юм. За хөө эргээд залгая хөөхэ. За баярлалаа. Сайхан баярлалаа хаа. Гэхдээ чи хөөе. Одоо ер нь үнгүй юм гэж байхаа болцсон шүү дээ чи чинь. Ямар хайш юм бэ? Дээхэн үед л одоо баяр болохоор баярын бичиг барааны сан үнэ бүхий зүйлээр шагналаа гэдэг байсан. Одоо баяр болох юм бол энэ өргөмжлөл гэдэг чинь зүгээр өөр ингээ бизнес хийгээд мөнгө аваад авах хайшаа юм бэ энэ. Чи одоо үнгүй юм гэж байхаа юу. Одоо мосоо хүүхдүүд маань ижинараа баярлуулъя гэж хөрх юм хөл алдаал гүүх юм. Гайгүйх юм алгуу тэгээд даагуурч одоо. Алгаа. Хөөе. Энэ хороо хорноос харин гайгүй юм зарлаа тий. Үн мөнгөн ч гайгүй тий. Өргөмжлөлөө. За хамар хашааны хачин сайхан ижээ гэдэг өргөмжлөл. 20,000 төгрөг тушаагаад 20,000. За болоо наач бас мөнгө юу хүү зүгээр. За би 10,000-ыг гаргая хөөе. Чи 10,000-ыг гарга. Бас мөнгө 19 мөнгө. За би 15,000-ыг гаргая. Чи нэг 5,000-ыг олоод их байна. Яас 50 тэргүүн байж чи. За би 19,000-ыг гаргая. Чи нэг ганцхан 1,000-ыг хохтуудаасаа олоод ирвэ. 1,000 яа их байна. 1000-тэй яа их байна болий. Ямар 50 тэргүүн хөтлөө байж чи одоо бүр одоо. Юу. Ганцхан 1,000 хэлхийн оронд чинь нүүрнийхээ хамаг арсыг л хамар дээрээ авчир зангидаад 1,000 гэдэг одоо зурж ирэл. Чи яас сони бич. Үнгүй юм гэж байхгүй гэдэг хэвээр би нэг дуудлага аваад. Байна уу? Сайн байна уу? Нутгийн зөвлөөс ярьж байна уу хүүхэ? Баярлалаа. Надад тийм өргөмжлөл өгж байгаа юм уу? Гэлалаа хүүхэ. Нутаг усандаа ээлтэй чи гэдэг өргөмжлөл. За баярлалаа. Энд нэг Жүүжээ байна хөөе миний хажуу тий. Хараагийн нөгөө найз өгшөө. Тий. Энэ нэг өргөмжлөгээд байгаа юм. Наа чи боломж юм байна хөөе. За би хэлээд чи уцаа барьж хөөе. Хүүш энэ их ажгүй юм байна. Нутгийн зөвлөлөөс ярьж байна.
150 мянган төгрөг тушаагаад уулыг эзэгнсэн ижи гэдэг өргөмжил. За болоо би ямар л ус самдгүй солиороод байж байна. Юу гэсэн үг юм чи? Уулыг эзэгнсэн нэртэй нь аламс гिचээч чи. Чи энэ бол юу гэх зүгээр юу хүүхдүүдээ ирэх юунда шүмжлэхийг юу гэдэг өөр нэг атайхан нэртэй юм алгуу юм чи. Тийм пинч. Байна уу хүүхэ? Юу нэг нэр ус нь аваа гайгүй тэгээ үн мөнгөн жоохон татуухан юм байна уу л гэж ярьж байна. Наад чинь айтайхан сонсогдож байна. За би хэлээд. За эргээд залгая тэгээд. За хүү энэ боломжтой юм байна хойж үүж. 60 мянгаыг тушаагаад усыг уруу газар урсгасан ижи гэдэг үг. Би одоо л усын дагнуу. Одоо ус чинь уруугаа урсахгүй уудаа урсах уу ямар учир зүүн логихгүй юм ярьдаг юм бэ? Чи хамаг гой сайхан юу 2000 оноос хойш чинь ижи нэрт өгөөд дуусчаад байна чи. Юу яах гээд байгаа юм байна ч одоо. Яах. Яасан хүний үг сонсдгүй юм бэ чи одоо. Зүгээр өөр нэг айтайхан юм мэдчихвэ. Юу. Чи ерөөсөө тэр хорооноос чи ганцхан мянгаыг олоод ир. Тэгэл тэр хамар хашааны хачин сайхан ижиг олоод. Чи нэг 19,900 гаргачих л да. За бүр хөөе. Би 100-ыг бэлнээ. Бэлэн гаргаа өгчээ 100-ыг. Чи чад 19,900 штэ. Цагаа болохоор айгуул 100 олддог байгаад 19,900 штэ. Чадахгүй зүгээр нэг 1000-аа авчраад тэр хамар хашааны хачин сайхан боти. Би эргээд залгая. За юу вэ? Хэдэн хүүхдүүдэд зовоогоо зүгээр юу хөө. Тэрний орон зүгээр яшиг харин зүгээр ямар ч орлогогүй хүүхдүүдийнхээ гарыг хэрсэн ээж гэдэг өргөмжлөл би авъя гэж авчих юмсан тэрийг. Йоо за өргөмжлөе яамаа зүгээр хайчих вэ. Одоо хороо орон л оронд өөр хайчих юм даа одоо. Насавгаар ер нь хороо орон л ордог юм байна. Өөр газарч хүлээж авдагчгүй юм байна, оруулдагчгүй юм байна ер нь. Одоо хороо орон руугаа л явъя. Өөр хайчих юм даа одоо. Залуу байгаад сайхан байж үеийнхэнтэйгээ хизээ уулзах вэ гэхээр орой уулз яг айлуулсан. Гэр бүлтэй болохоор хизээ уулзах вэ гэхээр хагас бүтэн сайн дуулз яг айлуулсан. Жоохноос явахаар хизээ уулзах вэ гэхээр өр орохоор уулз яг айлуулсан. Гөгшөрхөөр хизээ уулзах вэ гэхээр өгчгүй л уулз ял юм да. Та за хороо орой нөгөө мө хэд дээр очиж одоо хороо орон дөрөв өөр яах вэ? Ээжиг хоёул нэг сайхан баярлуулъя. Харин тийм ээ. Одоо баярлуулахгүй болно шүү дээ, тий. Нутаг руугаа явмаараа нутаг усаа санаад байна гээл ярьж өгнө. Харин тийм ээ гэж явуулж болж байна. Хол газар биеийн дийлэхгүй ядраа шүү дээ. Харин тийм ээ. Тэгэхээр нэг арга бодоод олцсон байна. Ямар арга юм бэ? За тиймээгүй. Тэгээ ээжиг ихээр хэлээ заяа. Миний ээж. Хүрээ тэрвээ. Ороо тэрлээ өөр хайчдаг гэж. Хороо орон л ордог шүү дээ. Өөр хайчих гэж. Йоо. Сони юу вэ нэ? Юу ах нэг их хурлын гишүүнгээд нэг нөхөр нөө ахмадууд бидэрт гүйдэг зам бэлгэлсэн байна. Спортын гинэ. Гэхдээ нөө тэр зам нь ингээд иргэдэг юм байна. Айгүй хурдан иргээд нөө лувсан гар зогсоод хамраа аваад. Гүүхгүй гараа зогсчоод тэр чинь. Ядчигт бид нар цаг 120 км цагийн урдан дээр нь тавиад. Нэг км ингээд тэр төлөв ингээд л байхгүй. Хат гэл унсан байхгүй. Тэгээ готов гэдэг тэр хүндээ өргөлтийн жин гинөө тэрийг готов өргөө тэрэндээ дарагдаад бид нар чи дөрөв л өргөхгүй дийлдэггүй нөгөө хорооноос 8 гөгшин ирээд 12 удаа өргөхгүй дийлдэггүй тэгсэн чинь нэг энэ тэндээ бондгор болчинтой өөрөө зүгээр ингэ өргөчөж байгаа шүү дээ ингээгээ бидэртээ яриад байгаа байхгүй та нар бити ингээд оролдоотой та нарын оролддог нас чинь биш гэ тэгжсэн уурлаа тэрүүгээрээ нуруугаа мэж явдаг ч шүү дээ Гоо тиккетээ өгч юм а тэр нэрээ. Яа. Өөр юу вэ нэ? Өөр юу байх вэ? Өргөмжлөл энэ төр болоод хүүхдүүд нийцээтэй өргөмжлөл авч өгч байна. Билийг сэлдөгч байна. Би ямар та хоёрыг тэгээдэх гээ юу? Нутаг оронд минь аваачаад нэг буурын дээр минь нэг өнгөрүүлчүүл би гоо баярлалаа та хоёр та. Та тэгэд тэнд хүүхдүүд ээжтэй өргөмжлөл мөнгөн шагнал энэ төр гэж та хоёрын бай. Царай зүгээр. За хизээ би та хоёрыг зодоод гашраацъя. Ловсон хүүхдүүдээ ингэж хүүхдүүд нь тарчгүйгээд хамаг ажлын бүтээдэг юм байлээ. Тэгээд та хоёр зүгээр байраас өдөө зогссон байгаа байхгүй юу? Та юу? Тийшээ явлаа гэхэд нь штэ тий. Бензин тос хэд байгаа юу штэ. Бөөн зардал чи яагаар юмыг дандаа зардал мөнгөөр бодож ядг юм бэ чи? Бензин тосгүй юм ундаг дугуйгаарч үргээд өгч бодлоо доо та нар. За ээж хоёр охин чинь нутагт чинь аваачаа. За ээж миний ээж нутаг Доронтын 90 цав юмд харагдчихэв. Дөрөвдөө эргээрээ ээж.
залуу шиг сайхан, эх орнын шүлэг шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавд бороо орох сайхан. Ээжээ нутгийнхаа аргын утгааг сайхан. За тэгтээ солиоч байгаа танд зүгээр. Удлаа газрын зурган дээр өнгөрүүлчихэд хайшин танд. Очихтойгоо хүүхдүүд бол нутагтнаа байчж байгаа. Тэгээд та хоёрын байгаа царай. Газрын зурган дээр цаасан дээр өнгөрүүлээд байчаад. Яшиг явах юм. Ядарна. Хийхгүй шүү. Яшиг. Тэгээд их юм л өөрөө явж чадсан шүү би зүгээр. Ээжээ. Явуулна. За. Хайчих нү. Хороо харин орой хайчдгийн өөр хороо харин л ордог штэ. Би өрхийн имлэг орох юм байна. За нэг байшин цуг байдаг штэ тэр хоёр чи. Йоо. За ирээрээ. Цай тавиараа хүүхдүүдээ цай тавь. Үш яах вэ? За Брама өөр орохоор ээжийг нутагт нь аваад харин тийм сайхан хоёлаа баярлалаа миний дэв заяа ээжийг. Хаста бомб утгсан газар байдаг юм байна да. Тээврийн төвчөө гэж тий. Ачаач хөдөө ачаач шүү ачаач. Сайн байна уу хэ? Сайн байна. Имээ ачаатай мó? Ачгуучаа үтсэн. Гүй машин дээр тавих ачаа. Байхгүй. Имээ ачаа болоо явчмаар ах юм. Юу? Имээг аваа явчих чадахгүй юу? Гүй би боломжгүй шүү дээ. Имээ оргож бусгаа явж байна. Юу? Нутг руугаа явчих. Яа имээ. Оргоод явчих. Ямар амир зүүн тарай тийм би та. Ямар юу юм бэ имээ? Имээг нэг нутг үргээд тэгч гаргалгүй. Үгүй имээ та хааш явах юм? Дорнт. Дорн тийм үү? Би болохоор говьалтай явах гэж байгаа байхгүй юу? Замд чи буучилтай. Тэгэж та хамаагүй. Та чинь дорнт Монголын руу хязгаар. Би говьалтай баруун тийш хоорондоо хамаагүй олзаа. Юу яа говьалтад буугаад алхчихж болохгүй юу? Говьалтайгаас дорнт олох нь та. Тэгж ягаар Улаанбаатараас дорнт олох. Хүүхээ ямар машин явж байна вэ? За ийм нь. Дорнт доо гэсэн машин байна. За 1567 гэдэг. За. Тэнд цогт дорнт аймаг орно шүү дээ. За баярлалаа миний хөө байж байгаа. Би уугс машин цуучваа. За. Дунд говь явчих штэ. Бацар байна. Хөөс машин цуулаа. Төв аймаг яваад гэн. За. Хөөс машин цуулаа. Хөвцгөл яваа. За. Ийзэгс машин цуваа. Израиль явчих штэ. Юу хутлаа хүн Израиль гэж ямар аймаг байсан. Хүн цаашлуулаад байгаа. Харин ч өөрөө моо гэдэг машин цуваа. Хайцгүй хөө. Моцамбик явна. За. Чамайг л дөрөө тоглох. Юу вэ? Гэхдээ наад машины чинь эзэн хол замд хүн авч явдаг юм да. Яагаа вэ хүүхэ? Мэдгүй кабинд хүн авч явах айгүй дургүй байдیں۔ Тийм үү. За яг вэ дэвшин дээр нуугтаад явчих. Гадаа гараад ирэхэд ямар хөөлтэй өштэй ч. Нуугтаад явчихнаа зүгээр. За имээ сайн яваарай хөө. Ачаач. Хөдөө холцом төвд явах чи запас дуугаа авч явдгүй нэр. Би нэр яста тэрэг толгой усан толгой юм аа нэр. Яста нэг махан толгой, чансан толгой, хуухалсан толгой юм аа. Яагаа вэ хүүхэ? Дугуй хагарчлаа юм ээ. Өх хөрхи. Запас дугуй байхгүй. Өх хөрхи. Нөхөх хаймар байхгүй. Өх хөрхи гэж. Яста өх хөрхи болчиход. Одоо яан вэ хүмүүн одоо? Одоо мэдхээр гадаа одоо гизүүтэй хоёулаа. Яста хэцүү байна. Чимээ гараагүй юу? Чимээ нуугдах минь айгүй хүүхдүүд ирч магтгүй. Ашгүй. Тэндээс нэг хүн ирж байгаа. Зааш. Сайн байна уу хэ? Сайн байна. За ханаас аварч яваа гэ? Хотоос яваа тээврийн жолооч байна. За. Тэг юу яачлаа? Таасаа эндээс юу унжирээд энд уйчих. Харин яач вэ? Мөртөө явсан уу? За тийм ээ. Гэхдээ явж яхаар мөртөө явж ийн гэж бодоод ингээ явгууч газар амархан ороод байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Ямар сайн дээд ингэхдээ чөдгийн ганц мөрөө болгоод алчаад. Гэхдээ энэ хүрээ халж мөрөө харагдаагүй зүг хэ? Ёстой мөр мал харагдаагүй дээ. За. Аха. Би энэ хотоос яваа тээврийн жолооч байна. За. Тэгсэн дугуй хагараад одоо ингээ такс байлаа. Запас дугуй байхгүй, нөхөх хаймар байхгүй. Шаас. Та энэ нутгийн хүн үү? Унган хүүхэд байна да. За ашгүй. Тэгвэл хамгийн ойрхон сумын төв хэдэн километр вэ? За ёстой мэдэхгүй. Яагаад? Чи өөрөө төвчөө явж. Нутагтаа юу? Хайр тий. Яах тэр нутагтаа? Гүр ийм л юм л да. Манай нутагч нь өстэй уултай, устай, ургаамодтой сайхан баян хангаа байлаа л да. Гэхдээ тэгс чинь яг энэ алтны хингэд нэг хэдийн юмнууд ирээд уулын ухаад усын шигээгээд ургаамодын тайраа ийцсэн. Тэгээд удаан тоос шороо. Би ч хаанаас нь юу хаана юу байгаа ч бид идэхгүй болцсон байгаа байхгүй юу? Тийм үү? Харин тий.
Та надад ямар ч хэлснийг ойрхон сумын дүүс хаймар төгөөлж өгөөч. За би сумын дүүийг одоод очлоо гэж бодъё. За одгоо хаймар авлаа гэж бодъё. За эргээд би санаа олохгүй шүү дээ. Ямар нэг юмар багцаа аваад хүрээд ирлээ. Одоо багцаа. За тэр харагдаж байгаа хөгөөд байна. За тэрнгээр багцаа авъя. За чи тэгээ яг наанаа хөдлөхгүй байж шүү. Би ерөөсөө яг машины хаачд хөдлөөгүй юм байна. Тэгээ байж хүрээд өдөр хөгөөд хайчих. Нөгөө уулч хайчих. Ингээд уухгүй. Эргээд харахад нөгөө уул байхгүй. Энэ ямар хурдан ухаж байна. Харин тийм ээ. Ингэхдээ ч одоо энэ хүн байдгаа адгуусан малч тогтохгүй шүү. За. Одоо энэ амир тэгээ ойрхон айл амтан байхгүй юу? Юу ч байхгүй юм нөхөө. За тийм байхаа. Би өглөөнөөс хойш энд байлаа. Тэгсэн энэгээр нэг имээ явлаа. Тэгээд та явлаа. Өөр хүн явсан үгүй. Юу явлаа гинэ? Имээ. Заарахгүй. Тус авдаг гэж байдаг бол одоо догширхоор болсон. Аргагүй штэ. Үгүй юуных нь имээ байдгийм бэ? Тэ чи сүнстэй. Атаарахгүй. Одоо бас тийм цаг нь болсон. За тийм чи гадны үндэстэй аюултайдаа ганц ч гисгүүлэхгүй штэ миний хот. За би чи явах юм зүгээр. Чөө. За та надад ямар ч үснийг хаймар төгөөж өгөхийг бодоорой. Би ямар хаймар газар юу? Ядчих тэнд өсөө уулын хайчваа. Яаваа. Надруу бид ойртоо. Яасан. Ивэ. Та боддгүй нүү? Эсвэл хий үзэгдэлсэн. Харин хэлэхгүй юм байх бодит хүн байлгүй ядгийн чи. Барайд үз бодит хүн. Юу гэсэн үг юу сүнсмэс юу гэсэн үг чи. Тийм ээ. Гэхдээ энэгээр нэг ах ирснээр намайг айлгаад. Энэгээр чи сүнстэй хий үзэгдэлтэй гээд. Энэгээр хүн ирсэн юм уу? Чи ганцаараа яриа зогсоод байсан шүү. Гэхдээ сая ийшээгүй яв. За явсан. Юу аавхаа юм бэ нэг юм чөөш. Ani чи яргата хөгжилтөн биш үү хоёулаа энэ. Тийм ээ намайг битээ айлгах. За тоглосон. Ичийн юун сүнс энэ төр байх вдэ. Харин хүн айлгах хүн олдохгүй бараг 3 жил энэ сүнсээ тоглож байна. Ийм том битээ ийм жоохон зүрхтэй нэр. За цаашлуус юм аа миний хөө юу гэж юм уу хураа юм хүүгээ айлгачлаа одоо явуучлаарай ээжигээ 3 хоногийн хүнстэй болно. Намайг битээ идэлтэй тоглож байна. Юу гэж хэлдэг юм бэ? Адуунаа шиг үгүй. Хураа. Би чи ганцаараа явах хүн штэ битээ айлгалтай. Юу ганцаараа гэж хоёулаа яваа штэ. Чи бит хоёр яваа штэ. Би чиний дэвшин дээр нуугтаад яваад байгаа байхгүй юу? Бүр хотоос уу? Тий. Үгүй имээ та тэгээ надад хэлээд кабин суугаад явахгүй яа. Чи би чи шүн төлөөр гарсан бензин тос энэ төр гисээр байгаад. Тэгээ шүн чамаа хээр гадаа явж гид цонхорч би сууяа гэвэл ухаалтаад унах байлгүйтэй чи. Балар юм. Тэгээ штэ энэ чи. Ямар сандал нар гарахаар ингээ гарч ирж яахгүй юу та. За. Мартснаас мал мэндүү гэж энэ дэвшин дээр чи нэг юм өвсөн дараатаа дугуй байж тээ хүүхэ. Хатуу дугуй. Миний машин дээр. Би нэр яста тэрийг толгой махад толгой усан толгой юм аа нэрэ. Тэр дээр запас дугуй байсаар идэл хөлж ийн хаймартай ноцолтоо. Одоо яана вэ хүүхэ? За. Ижийн ингэсгээ үлдээ. Хүүхдүүд араас ирэх байлгүй миний хөө. Ижидээ битээ санаа зовоорой. За юу. Ижийнх нь нутаг ус мөнөөс бүү юм шиг байна. За. Дан дугуйтай битээ хол яваарай. За эмээ баярлалаа. Алтын шаргал зам нь ивэж явгаа миний хүүг. За. Мөндөө тэр порталгаа. За маань одоо мөр маань идэгцэн байхаа одоо ямар ч байсан бөөрн дээр өнгөрөө тавбал сайн байна уу хүүхэ? За сайн явах юм цаашаа яваарай. Яасан бэ минь? Ийшээ 20-той бүс. Юу 20-той болоо вэ? Яг энэ гадаадын хөрөнгө оруулалттай компани газрын лицензийг худалдаад авсан байхгүй юу? Өөх хөрхи. За имээ нэг бөөрн дээр өнгөрөөд гараа. Үгүй эмээ. Гадны хүн орох 20-той. Юу гэж байгаа юм бэ? Имээ нэг бөөрн дээр өнгөрөхөд энэ модельд юу наалтах вэ? Ажиг. Цаашаа яваарай эмээ. Мен зүгээр ороо. Арчилтоо. За зүгээр ороо эмээ. Миний хөө юм гойч биш үү? Би танд хэлж гин одоо та яв. Чиний ээж хүн гойч биш үү? Алс холоос ядраад нутаг орноо цориод задгаа машин дээр сэгсчүүлээд ирэхтэн хөрх юм уу гөгшнийг өрөвдөд урдуур оруулж ухаан байга байлгүй дээ миний хөө. За ингээд яагаад байгаа гэж оруулж чачтай ээжигээ. За би танд сүүлийн удаа хэлээ. Одоо та яв. Ийшээ 20-той бүс ойлгомжтой юу? Миний хөө ээжийнхээ нас буйныг аваарай. Ахгүй яах. Ичийн орчихыг хүүхэд хөө. Би таныг оруулахгүй гэж байна ойлгомжтой юу? Таны нутаг биш болсон. Одоо та яв.
хэцүү цаг үе ирсэн юмд. Саяхан л дэлгэсэн тэрлэг шиг Монголдоо нутаглаж, дэлхийд алдартай Монгол орон бахархаж, энэ их улсын дунд дээшин байсан монголчууд өнөөдөр гიშгэх газраа хүнээс суух цаг ирсэн гэж юу дээ. Төрж өссөн нутаг миндээ очиж чадахгүй ч гэсэн алсаас залбираад үдээ. Ерөөсөө би бурханд загтал бичнэ. Бурханаас заяасан нутгаа бурханчлан харж чадаагүй үр хүүхдийнхээ өмнөөс хөлцөн үтсэн би загтал бичнэ. Хаана миний нутгийн газар шороноос бурхан гойсонч битээвэ гэдвэсэн. Юу л болоод байна вэ? Хойчмтэй юу түлтгээд байна вэ бич? Явита баян хангамын усан